Орой минь итгэлэгч Мария Луиза бурхан таныг ивэг холдгой. Итгэлэгч миний асуулт нэгдүгээр Мусе буюу Эхлэл номын 1-р бүлгийн 26 дугаар эшлэл байгаа юм. Тэгээд бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё. Тэгээд тэднэр далайн загас огторгон шууд маладгүйс бүх газар дэлхий газраар мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Итгэлэгч энэ ишлээс би нэг асуулт тавих гэсэн юм. Эзэн энд өөрийгөө бид гэж олон тондор хэлсэн байгаа. Нэгсэндээ 3-3 хүн дээр өөрийгөө хэлсэн байгаа. Итгэлэгч та бидэнд энэ 3-3 хүн буюу эцэг хүү ариун сүнс ямар тус бүртээ ямар үртэй болохыг тайлбарлаж өгөөч. Үүнийг би танаас хүсэх гэсэн юм. Тэгэхээр тэдгээр үүрэг бол нэг л юм. Эзний үйлс бол нэг л үйлс. Гэвч эзэн бидэнд үүнийг заахыг хүссэн юм. Тэр энд өөрийн хүү, өөрийн хааны тухай ярихыг хүссэн. Ингэхдээ тэр эцгийн хувьд, хүүгийн хувьар, ариун сүнсний хувьар оршдог өөрийнхөө тухай тэр ярихыг хүссэн юм. Бурхан гэвч нэг л юм. Бид үүнийг Библиэс уншиж болно. Бурхан нэг юм аа гэдгийг, бүх зүйлийг өөрөө хийдэг юм аа гэдгийг хүн төрлөختөн бидний хувьд энэ бол ойлгомжгүй зүйл. Бурхан хэрхэн ажилдаг болох, өөрийн үйлсийг хэрхэн бүтээд гүйцэтгэдэг болох, бидэнд юу зааж сурахыг хүссэн ч гэх юм. Эсвэл ээлж зарцнараараа дамжуулан бидэнд юуг илчилсэн болохыг ойлгох нь хэцүү боловч гэвч үүгээр тэр бид нэр ойлгохгүй байсан ч гэсэн итгэх ёстой гэдгийг харуулахыг хүссэн юм. Тэргэлэгтээ итэг үүнийг битгий эргэлз олон асуулт битгий тав зүгээр л итэг гэдгийг хэлж байгаа юм. Бид нэр үүнд нэг нь хүндэтгээд итгэх ёстой. Энэ бол нууцлаг зүйл. Гэвч бурхан бол эцэг хүү ариун сүнс түүний хүүн үг байсан. Тэр бол бүтээлийн өмнө байсан. Бурхантай хамт байсан. Бурхны үг тэнд байсан. Энэ үг бурхны энэ үг хожим хүний биеийг авч төрсөн юм. Бурхан нэгсэндээ бүгднийг хийж чадна. Тэр хүний биеийг авч төрс дэлхий дээр төрсөн. Тэгээд энэ хүнээр дамжуулан өөрийн үүргийг тэр гүйцэтгсэн юм. Ингээд тэр хүн төрлөختөнд өөрт нь итгэх ёстой. Зөвхөн тэрэл жуулч маа гэдгийг зааж сургасан. Зөвхөн тэрэл авралт хүргэдэг. Зөвхөн тэрэл хүмүүсийг авралт хүргэж чадна. Зөвхөн эзэн Есүс Христ л бурхан хүн төрлөختөн хоёрын дундах зууршлагч юм. Тэр үүнийг бидэнд заахад биднийг итгэх ёстой гэдэгт сургасан. Бид нар үүнээс илүү ойлгож чадахгүй байгаа нь бурхан бидэнд үүнээс илүү ойлголтыг өгөөгүй учраас түүний бурханлаг чанарыг ойлгох тэр илүү их ойлголтыг бидэнд өгөөгүй. Тэр бидэнд зөвхөн жижигхэн хэсгийг хүссэн. Энэ жижигхэн хэсэгт нь л бид нар үүнийг хайрлаж бид нар үүнд нь итгэх ёстой, өргөжлүүлээд хийх ёстой. Хүн төрлөختөн дэлхий итгэлгүй хүмүүс зарим шашин үүнийг эсэргүүцээд та нар гурван бурханд итгэдэ гэж бид нарыг шүүмжилдэг. Харин бидэнд ойлгосон байгаа хэсэгхэн тэр жижигхэн зүйл бол бидний ойлголт тийм хүч хурж байгаа тэр жижигхэн хүчээр бид нар бурхан хүчтэй юм а гэдгийг ойлгодог. Тэр маш олон арга барилаар өөрийн үйлсийг бүтээдэг. Тэр өөрийн эцгийн үүргээр, хүүгийн үүргээр энэ нь эцгийн хүү юм. Тэр ариун сүнсний үргээр өөрийн үйлсийг гүйцэтгэдэг. Ариун сүнс бол бурхан юм. Энэ бол бидэнд ойлгуулахыг хүссэн цорын ганц зүйл юм. Бид үүнд нь итгэх ёстой. Бид бурхан бол хүчтэй гэдгийг мэднэ. Тэр өөрийгөө ингэж илчлэхийг хүссэн, тэр өөрийгөө ийм арга байдлаар илчлэхийг хүссэн, тэр хүмүүсийн дунд амьдрахыг хүссэн, нэг хэсэг хугацаанд амьдрахыг хүссэн юм. Энэ бүх зүйл нь нууцлаг зүйл юм. Тийм ч учраас бид нар энэ бол бурхны нууцлаг гэж хэлдэг. Энэ нууцыг шинжлэх ухаанчид, бурханд итгэлгүй атеистууд бүх зүйлийг асуудаг, эргэлздэг, тэнэгэлздэг хүмүүс. Учир нь тэд нар бүх зүйл ямар нэг шалтгаан байх ёстой, бүх зүйлийн учир шалтгааныг мэдхийг хүсдэг. Яагаад ийм болсон юм гэж мэдхийг хүсдэг. Эдгээр хүмүүс дэлгэхэд үүнийг бид нар энд ойлгож чадахгүй юм. Бид үүнийг бурхантай хамт байхдаа л ойлгож чадна. Бид тэдэнд түүнтэй хамт байхдаа л энэ том нууцыг ойлгож чадах юм. Харин тэр одоо бид нар үүнд нь зүгээр л итгэх ёстой. Тэр хэлэхдээ зүгээр итэг битгий тэнэгэлз гэсэн. Бурхан биднийг итгэхээсэ гэж хүсэж байгаа. Бидний харахгүй, танихгүй, ойлгохгүй байгаа зүйлдээ итгэе гэж бурхан хүсэж байгаа юм. Ийм л юм. Тийм ч учраас бид нар миний эзэн гэдэг. Таач бас миний эзэн, миний бурхан гэдэг ямар нэг хэл дээр хэлдэг. Бид нар гэхдээ
бид нар гэхдээ ингэж хэлэхдээ бүх зүйлсээс хүчтэй, агуу хүчтэй нэгэн зүйл би тэр өөрийн бэлхий дээр байхгүй тэр гайхалтай хүчээр бидний удирдлаа гэдгийг мэднэ. Тэгээд тэр энэ гайхалтай зүйлээр энэ номыг бидэнд үлдээсэн юм. Нэг удаа надаас хүн Библийг хэн бичсэн бэ гэж асуусан юм. Тэр асуухт Библийг хэн бичсэн? Энэ номнуудыг хэн бичсэн юм гэж асуусан юм. Библи маш олон жижигхэн номнуудаас, иш үзүүлэгчдийн эсвэл дуулалгын номнуудаас бүтдэг. Жишээлбэл иш үзүүлэгчдийн номнор байна. Жишээлбэл Эсекиэл номыг Эсекиэл бурхны илчлэлийг хүлээн авч тэр өөрийн гэсэн бичээч нартай байсан. Тэр бурхны илжилсэн зүйлийг хэлэхэд түүний бичээч нар үнийг бичиж авсан юм. Бас Муса 5 номыг бичсэн. Бурхан Мусад эхлэл ном болон хүн хэрхэн бий болсон талаар энэ бүх зүйлийг бурхан түүнд илжилт гэдэг тэр үнийг бичээчтэй даалгаврууч бичүүлсэн юм. Хүн болгоо энэ нэг номыг бүтээсэн, гингэхдээ өөрсдөө бичээгүй, бичээчээр бичсэн юм. Учир нь тэр үед бүх хүн бичиж чаддгүй байсан. Зөвхөн нэг хэсэгхэн хүмүүс бичиж чаддаг, бичихэд суралцсан хэсэгхэн хүмүүс байсан. Эдгээр нь энэ бүх зүйлийг бичиж авч үлдээсэн юм. Харин хүн өөрөө ич үзүүлэгчд өөрөө ариун сүнсээр дүүрсэн энэ номын зохиолчт нь юм. Хамгийн гайхалтай нь энэ ном, энэ дээр бичээтэй байгаа бүх зүйл, энэ бүх амлалтууд, энэ Библи номон дээр бичээтэй байгаа зүйлс жишээлбэл хүн төрлөختөн хайр хэлийг хүлээж авна гэсэн өөрсдийн ойлгохгүй хэлээр ярих болно. Эдгэрэл байх болно, гайхамшиг тохиолдох болно. Бурхан руу залбирахад бурхан гайхамшиг үйлдэх болно. Сүнсний бэлэг авиансууд өгөгдөх болно. Зүүд үзэгдлүүд бий болно, өгөгдөх болно гэсэн энэ бүх зүйл нь бэлэн олсон юм. Яг энд байгаа энэ номон дээр байгаа зүйл өнөөдөр бидний амьдралаас бэлэн олж байгаа юм. Тийм учраас надаас асуусан тэдгээр хүмүүс Библийг хэн бичсэн бэ гэж асуусан энэ хүмүүс надаас асуусан юм. Хэн бичсэн? Магадгүй эн чинь бүгдээрээ худлаа байх гэж хэлж байсан. Энэ худал зүйл биш юм. Учир нь бид нэр эндээс үнэхээр гайхалтай зүрх шиг хүчтэй нэгэн хүч бидэнд өөрийгөө илчилж байгаа. Бидний амьдрал баяр хөөр амар тайвныг өгч байгаа. Хэн нэгэн өвчтөй байлаа гэхэд тэр хүн залбирлаар гар тавилтаар эдгэрч байгаа. Бид хайр хэлээр ярьж бурхан бидний зүүдээр үзэгдлээр ярьж байгаа. Энэ бүх зүйл энэ номонд бичээтэй байгаа юм. Яагаад тэгэхэд хүмүүс энэ ном худал зүйлийг бичсэн ном гэж хэлж байгаа юм бэ? Гэтэл бид нар үүнийг өөрийн биеэр амсаж байгаа шүү дээ. Бид нар энд байгаа бичээтэй байгаа бүх зүйл бидний амьдралд хэрэгжиж байгаа. Учир нь энэ ном бол үнэн юм. Энэ ном бол бурхнаас бидэнд өгөгдсөн ном юм. Хүмүүс бичсэн гэвч Бурхны сүнс энэ номыг бидэнд илчилсэн юм. Эдгээр хүмүүс нь Бурхны сүнсээр дүүрсэн хүмүүс байсан. Хэрвээ тийм байгаагүй байсан бол бид нар энд бичигдсэн зүйлийг биеэр амсч чадахгүй байсан. Тийм ч учраас бид нар үүн дээр нь энэ бол Бурхны ном юм а гэдгийг харж байгаа юм. Бид нар эндээс харж байгаа надад энэ асуултыг тавьсан хүн хариултаа авч байгаа ах тэр надаас энэ номыг хэн бичсэн юм? Ямар хүн бичсэн бэ гэж асуусан юм. Бурхан бичсэн юм. Энэ бол нууцлаг зүйл. Учир нь Бурхны тухай бид нар маш олон зүйлийг мэддэг хэрнээ үнийг ойлгодоггүй. Гэвч бидэнд нууцлах зүйл бол Бурхан бидэнд баяр хөөр өгдөг гэдгийг бид хайр хэлээр ярьж, үзэгдлийг хүлээн авч, иш үзүүлгээр ярьдаг. Бурхан бидний зүрхний гүн рүү ярьдаг. Нэг нь нөгөөг нь танихгүйгээр Бурхан бидний зүрхүү ярьдаг. Тэр хүнийг ингэснээр уйлахад хүргэдэг. Тэр өөрийгөө маш олон арга барилаар илчилдэг. Үүнийг бид нар мэднэ. Бид нар энэ гайхалтай хүчтэй зүйл байна гэдгийг мэддэг. Энэ гайхалтай хүчтэй зүйл бидэнд энэ номоор дамжуулан өөрийгөө ингэж илчилдэг юм аа. Эцэг хүү ариун сүнсээр өөрийгөө би илчилдэг юм аа гэдгийг заасан юм гэвч бурхан бол нэг л юм.